Сүхбаатар сумын хувьд 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах итгэлийн зах дээр түлшний мод, төлөө түлш худалдаалагддаг. Модны зах дээр морин тэрэг хөрөөцсөн мод 40,000 төгрөг, портер машинаар ачсан нь 250,000 төгрөгөөр нүүрс шудан 4,500-аас 5,500 төгрөгийн үнэтэй худалдаалагдж байна. Өвлийн улирал төлөө түлшний мод хомсдолтой байдаг хэдий ч энэ жилийн хувьд түлшний мод зах дээр элбэг худалдаалагдж байна. Үнийн хувьд ч гэсэн доктортой байгаа юм. 40,000 л гэж тийм нэг тэрэг мод. Морин тэрэг нь. Тийм, морин тэрэг. Портер нь. Портер нь 250,000 гээл. Нүүрс. Нүүрс 5,500, 5,000. Нүүрс. Худалдаа авалтаас юу? Худалдаа авалт муу шүү дээ. 7 хоногт нэг 2 мөрдөг бодол зарж байна шүү дээ. Цагаар одоо шилнийг өвөлдөө одоо шил хичнээн төгрөгийн яг түлш хийлж байгаа шиг. За сэрхэгч. Нэг 7-800 төгрөг. Нүүрстэйгээ. Тэр хичнээн хэмжээний бас түлээ. 3 машин түлээ шүү дээ. Нүүрс түлж байна. Нүүрс түлэхгүй. Мотор л. Одоо ер нь та худалдаж авч гин үү хүүхэд Хөөхд бэлдэж байна. Өөрснөө л модонд явдаг шүү дээ. Тэрнээс яг ийм хөдөлтөө юу аавна гэвэл 3 машин ч одоо 750,000 болох. Тэгэн шүү дээ. Дийлэхгүй шүү дээ. Сүхбаатар сумын 6,000 гаруй өрхтөөгөөс ихэнх нь галгаатай байранд амьдардаг. Галгаатай байранд амьдардаг эрх өвөлдөө дунджаар 3 портер мод түвшиндээ эргэдэг. Тэгэхээр өөрсдөө түвшнийхэн модыг бэлтгэх боломжгүй айлөрхөд нэг өвөлд ойролцоогоор 750,000 төгрөгийн мод төлж байгаа юм.